Өдрийн өндөргийн үзэгчтэй улс төрчийн яриа ярьцлах юм байна. Дараагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Бид Монгол Улсын хурлын гишүүн Жок Ялдарч хулантай ярилцахаар ирж байна. Танд өдрийн өндөргийн. За. Монгол Улсын их хурлын гишүүний тангараг оргоод 10 сар болчихно. Ер нь улс төрч гэж ер нь хэнийг хэлэх вэ? Та ер нь юу гэж боддог вэ? Улс төрч гэдэг бол энэ улсынхаа төлөө зүтгэхээр тангараг өргөсөн энэ улсынхаа төлөө үйл хэрэг болоод үг хэллэг сэтгэлээс одоо ажиллаж байгаа ажиллахад зорж байгаа улсуудыг л улс төрч гэж хэлж бодож байгаа шүү дээ. Зүгээр одоо хуваарь хөдөлмөр эхлээд явж байгаа ч юм уу, эсвэл сургууль сурж байгаа ч юм уу, эсвэл өөрийнхөө мэрэгжлийнхээ одоо ажлыг хийж байгаа хүмүүс л улс төрч биш. За энэ улсын төлөө би зүтгэе, тийм ээ? Энэ улсын төлөө би одоо ачаа үүрэхэд бэлэн байна. Энэ улсын төлөө би үзэл бодлоо илэрхийлэхэд бэлэн байна гэсэн хүмүүсийн үйлдэл юм болож бодож байгаа шүү дээ. Улс төрч гэдэг чинь. Саяхан нэг байнгын оройн хуралдаан дээр таны хэлсэн үг маш олонний анхаарал өртлөө татлаа. Таавч өөрөө хатарлаж байгаа. Энэ бол энэ захин орчин, даа ялангуяа сошиал хэрэглээ, фэйсбүүкийг энэ бага насны хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлал яасан бэ гэсэн ийм дагуулгатай үг гэж ойлгосон. Тийм. Тэгээ 3 сар хязгаарыг хязгаарлаа гэсэн чинь Алдарч Хулангийн өөрийнх нь фэйсбүүкийг одоо хязгаарлалыг Алдарч Хулангийн газрын 8-гийн 3 сар хязгаарлалыг гэдэг ч юм уу янз янзын л одоо эсрэг поинтууд гарч ирж штэ. Энэ санаагаа дараг байжулаад ирвэл. Тий. Энэ үг би ч зүгээр ч хэлээгүй юм. Тэр өдөр чуулганы байнгын орон хуралдаан дээр хүүхдээ захим орчны гэмт хэрэгээс хамгаалах тухай хуулийн асуудал яригдсан. Тэгээд тэн дээр би ер нь хүүхдүүдийг яаж хамгаалъя? Захим орчноос хүүхдүүд бол ерөөсөн Монголд байгаа бүх одоо муу мухай үйлдэлүүдийг тэндээс үзэж байгаа. Бүх хараалын үгс тэндээс сурж байна. Янз бүрийн хартамт татж байгаа хүмүүсийн бичлэгч тэнд явж байна. Янз бүрийн гэмт хэргийн асуудал тэнд явж байна. Янз бүрийн заллингийн асуудал тэнд явж байна. Тэг ямар ч ээж аав хүүхдтэй хартай хүн болгон хүүхдийгээ тийм хүмүүс яриаг үзлэх хүсэхгүй шүү дээ. Тийм үстэй. Одоо таач одоо шинэ хүүхдтэй янз бүрийн хүмүүсийн тэр хараал гөрөөлхий янз бүрийн үг хамгийн доод мохоо үг хэрэглээл одоо өстрөгөө дайрч байгааг би хүүхдийг үзүүлэхийг хүсэхгүй, та үзүүлэхийг хүсэхгүй байгаа хгүй. Бүгдээр энэ ижил санаатай байгаа юм. Тэгэхээр миний хувьд бол 16 хүртэлх насны хүүхдүүдийг энэ Facebook хэрэглээг хязгаарлал яасан захим орчны хэрэглээг. Тэд нар өөрсдөө эргүүлээрээ үсэх ёстой. Нийгмийн энэ хар бурамыг ядаж сонсохын хязгаарлал яасан гэж санал гаргасан. Тэрийг бол одоо яг тэр үед одоо бас нийт монголоор гэдэг байдлаар тайлбарж эхэлж ойлгуулсанс болж нэлээд гэж явсан. Гэтэ би энийг бол хизээ нэгэн цагт энэ ажил заавал хийх гэж итгэж байгаа. Хизээ нэгэн цагт энэ асуудал хүндэрсний дараа хизээ нэгэн асуудал хурцсны дараа заавал манай монголчууд ойлгодог шүү дээ. Тэр үед энэ фэйсбүүкийг хүүхдээс хязгаарлал яасан асуудал дахиж заавал яригдана. Тэр би тун ойрын үед гэж бодож байгаа. Жишээ нь Австралийн албаны ус бол одоо ингээд энэ онлайн safety amendment гэдэг энэ хуулийг сая 24 оны 19-нд баталсан байна. Энэ дээрээ Facebook, TikTok, Instagram одоо юу гэдэг бүх одоо тэр платформуудыг хязгаарлаж хүүхд хэрэглэхийг. Тэгээд хариуд нь тэр үйлчлэгийг үзүүлж байгаа компаниуд энийг хязгаарлах үүргийг нь хуулиар өгч байгаа. Тэгээд хэрэгж эхлэх хугацаа 25 оны 12 сар гэж. Ингээд нэг жилийн хугацаанд бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Тэр улсууд болохоор хамгийн арчилсан гэж ярьдаг Австрали, Япон энэ төр асуудал яригдж байна шүү дээ. Тэгэхээр тэр улсууд маань өөрөө тэр цахим сүлжээнд хүүхэд хохироод байна. Тэндээс байж болох хамгийн муу муухай мэдээллийг авж जैन, оюун санаанд бохирдож जैन гэдэг хүмүүс харчаад байгаа. Тэр бидний хөвч гэсэн өнөөдөр Монголын одоо хамгийн нүдээ дараад бараг үзэхэргүй шахууд тийм зүйлүүдийг бид тэрнээс харж байгаа. Тэр бага насны хүүхдүүдийг ялангуяа 16 нартлын насны хуулийн насанд хүрээгүй байгаа өсвөр наснд явж байгаа хүүхдүүдийг хэдүүлээ ядаж энэ нэг захим хэрэглээг хязгаарлал яасан. Өөр одоо бусад зөндөө юм байгаа. Тэрийг үзэж болно. Гэхдээ энэ одоо нэг бүх хэрүүл уруул хараал ирүүл одоо элдв видео бичлэгүүд ингээд байнга тавигддаг томчуудын юм юмыг хүүхдүүд үзүүлэх шаардлага байна л гэж. Гэтэ энэ хуулийн төсөл төр одоо засгийн газар ажиллаж байгаа бол би ч гэсэн хуулийн төслийг санаачлыг бодож байгаа. Энэ одоо өнөөдөр намайг эсэргүүцсэн улсууд маргааш надтай нийлнэ гэж би итгэж байгаа. Яг тэгвэл энэ гарцаг асуудал. Тэр эсэргүүцсэн хүн хүүхдийгээ жишээ нь энийг үзүүлэхийг хүсэхгүй л байгаа шүү дээ. Эцэг хүний хувьд өөр хүүхдийн зөв хүмүүжүүлэх гэдэг л тий бодлого. Ерөөсөө л эцэг хүний хувьд тийм ээ
тэрийг ойлгох юм бол бүгдээрээ л зөвлөж дэмжих хэрэгтэй. За яг нэг манай бас өршөлдөх зөрөггүйч гэх юм уу ингээд нөгөө нэг тийм усатын зүгээс Монголыг нийтээр хаавал яасан юм бэ гэсэн асуудлыг гаргаж тавьсан. Би тэр хурал дээр үг хэлэхдээ яг тэр үгний өмнө хүүхдийг одоо гэмт хамгаалаас хамгаалахын тулд гэдэг өгүүлбэр хэлсэн байгаа. Тэрийг нь тастаад зөвхөн одоо фэйсбүүкийг бүрэн хаачвал яасан гэж. Яг хөө зүгээр тэр хаадаг юм уучтай үг гэхээр бас манай захин гэмт хэрэгтгийг мөрдөж байгаа болсоо тэрийг хариуцж байгаа асуудал бол ингээд эндээс болоод энэ асуудал яригддаг. Сар юм ууран сарч хаагаад тэгээд үнэхээр тэнцэл болж байгааг харах хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Боловсролын сайд туршаад үзээч л гэсэн санал юм биш. Тийм туршаад үзээч гэсэн санал тавьсан. Хаа гэдэг шийдвэр би гаргадаг ч юм биш. Тэгэхээр боловсролын сайдаас хөлөөж авсан. Гэхдээ ер нь бид нар энэ бол эрт өөрөө хэзээ нэгсэд хийгдэнэ. Өнөөдөр маргааш шүү. Магадгүй би арай төрүүлээд хэлсэн байж магадгүй. Өмнө нь та санджаавал учрал сайд яг энэ фэйсбүүкийг ус хязгаарлах тухайн хуулийн төсөл оруулж ирээд нэг ерөнхийлөгч хориг тавьж ирсэн та санджаа. Учрлын хууль болохоор юу юм бэ нэлээ? Бүхэлд нь юм билээ. Одоо нөгөө троллуудыг хязгаарлах тийм ээ заавал жинхэнэ нэрээр ордог байх тийм хууль байгаа. Миний хууль бол зөвхөн өсвөр насны хүүхдүүдийг хязгаарлаа л гэж. Нийгмийн бүхэлд нь биш. 14 насны хүүхдүүд хязгаарлаа гэж. Боловсролын яамнаас ган тулга гээд сайдын зөвлөх нь хариуцаад яг энэ 16 насны хүүхдүүдийн сошиал хэрэг хязгаарлах тухай судалгааны ажил хийж байгаа тухай танилцуулна гэдэг жийсэн. Тэр хүрээнд яригдсан асуудал мөн гэсэн. Тэр яамны санаалж байгаа хуулийн төслийг харсан уу? Гэхдээ яг яам бол тийм хуулийн төсөл санаачилж байгаа юм байлээ. Гэхдээ яам зөвхөн үзэл баримтлалын хэмжээнд явж байгаа. Үзэл баримтлалын хэмжээнд ямар хууль хийх вэ? Санал авч байгаа. Миний бодож байгаа бол энийг бид нар яарчлах хэрэгтэй. Парламент төвшөнд авчирж ирээд их хурл энэ дээр манлайлалаа үзүүлэх хэрэгтэй. Одоо нэг яам үүрэг өгчөө тэд нар цуглуулж агаад яамдасаа санал аваад дараа нь засгийн газраа хилцүүлээд тэгээд иргэдээр хилцүүлээд ингээд цаг алдах гэдэг юм санагдаад байгаа. Тийм учраас миний хувьд их хурлын гишүүд энэ дээр манлайлалаа үзүүлж энэ хуулийг барьж авч галыг нь барьж авч хийх ёстой л гэж үзэж байгаа юм л да. Тийм учраас энэ хуулийг санаачлаад явж байгаа. Тэгээд бид засгийн газрынхтай бол санал нэгдэх байх юм. Гэхдээ миний хуулийн үндсэн санаа нь бол ерөөсөө хүүхдийг 16 насны л гэж. Тэгээд эндээс олон үр дүн гарна. Тэгээд эффект сайн үр дүн. Маш их олон үр дүн гарна. Хүүхдүүд мэдээж одоо янз бүрийн хэрэглэнээс багассан. За хоёрдугаарт нь ер нь энийг хаачих юм бол өөр аль платформ руу TikTok руу хаашаа энэ хүмүүсийн хэрэглээ шилжих юм. Үнэхээр энээс яг болоод байсан юм уу гэж олон асуудлын хариултууд гарч ирэх байна. Тийм учраас би 3 сар хаагаад үзүүл яасан, 1 сар хаагаад үзүүл яасан юм бэл гэж саналыг боловсролын сайд тавьсан. Тэгээд энийг ойлгодог хүмүүс л бүгд дэмжиж байгаа. Ойлгохыг хүсэхгүй байгаа зүйл байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар бусдыг харлуулахын бодол бол байгаа. Тэдний зүгээс бол одоо маш их гойволж байгаа юм л та. Энэ бол би энийг өнөөдөр дахиад хэлье. Энэ тун удахгүй ойрын ирээдүйн нас бол заавал яригдаж энэ хөл батлагдана. Тэгэхэд хүмүүс дэмжинэ би бодож байна. Одоо гол нь Facebook гэдэг зүйл чи өөрөө зохион байгуулалттай болчихж байна. Зохион байгуулалттай хүнийг доромжилдог гэдэг. Зохион байгуулалттай хүнийг магтдсан байна. Зохион байгуулалттай гэмт тэргүүдийг тэргээр үйлддэг болсон байна. Ерөөсөд одоогийн тэнд байж бүх зүйл зохион байгуулалттай болсон байна. Тэгэхээр энэ чинь өөр тийм зохион байгуулалттай юм зүйл бид нар хүүхдүүдэд оруулаад байгаа байхгүй. Тийм учраас энийг хязгаарлая. Хүүхдүүд хичээлээ үзэг. Өөр одоо кино мөн үзэх юм бол үзэг тийм ээ. Эсвэл одоо спорт, секс тоглолтод бол яваг. Заавал энэ одоо хамгийн нийгмийн болохгүй бүх хүмүүсийн нийлбэр болсон энэ зүйл цагаа дараа зарцуулах. Тэр нь манай сургуулийн фэйсбүүкээр юу яаж ингэж байгаа шүү дээ. Хичээл орж ингэж байгаа. Энэ чинь зөв сошиал юм шүү дээ. Тэрний оронд програм зөндөө байгаа. Боловсролын яам тэрийг аваад тэгээд сургуулиудад тараагаад тэгээд тэргээр хичээл дамжилдаг байж болно үсттэй. Хоёрт нь миний ярьсан зүйл байгаа шүү дээ. Өнөөдөр манад гадаа гардаг хүүхд байхгүй болсон. Тэрийг гар утас барьж суун, эсвэл iPad барьж суун хүүхд тэгээд тэрийг үзэж учраас гарах сонирхолтой болцсон. Тэгээд хүчлэл таргалал. Тэг хүчлэл таргал бол нөгөөдний хараа мод. Тэгэхээр энийг ерөөсөө ингээд хүүхдүүдийг нийгэм шүүлэх, секс дугуулных явуулах, тэг бие биедрийн хөгжүүлэх, оюун санаагийн дэлгэх, нийгэмтэй харьцах тэр болцсон гарч өгөхөнд бол энийг хязгаарлах гэсэн юм гэж бодож байна. Дараагийн асуулт нь
Та бол хамгийн шидэнд ажиллаж байсан дүүрэгт амьдарч байсан. Гэхдээ таны хамгийн гол барьсан нэг зүйл нийгмийн асуудлыг хамгийн түрүүнд дэрэгдээ шийдэх зүйл байсан. Тэр нь ямар ч барилга байгууламж орон сууцны хотхон хороолол байг голд нь заавал сургууль цэцэрлэгтэй байх ёстой гэдгийг бүр хуульчлуулж хууль тусгуулсан. Энэ бас нэг үр дүн. Тийм. Энэ юм болсон. Ерөөсөө хуучин гот байгуулалтын хуулиар за таашил орон сууцны хотхон хороол барих гэж байгаа бол тэр архитектор гэдэг хүн за чи тэдэн ширхэг 9 давхар хэдэн ширхэг 12 давхар гэд баталдаг байхгүй. Хуулийн дээр үг тийм үг байхгүй учраас найзтай бол тэр юмгийн батлаад өгчин. Зүгээр хүнд бол одоо заавалч сургуульчлалтай гэн энэ нөхөрт болохоор ингээд сургуульчлал батлаад өгчтэй ингээд тийм одоо хүртэл явж байгаа сүүлийн 30 жил явж байгаа. Тэгэхээр би энийг заавал хуулийн дээр суулгаж 1000 хүртэл өрхтөө гэж байгаа шүү. Хүртэл өрхтөө хотон хороолол төлөвлөж байгаа бол тэр нь заавал нэг улсын сургууль байна гэж. 250 хүртэл өрхтөө хотон хороолол төлөвлөж байгаа бол заавал цэцэрлэг байх хэрэгтэй гэдэг заалтыг хуулинд оруулж өгч байна. Хотоогоолт оруулж өгч байна. Тэгснээрээ энэ асар том одоо бас тэр хууль хэрэгжүүлэх хэрэгтэй болно шүү тэр хүмүүст. Тэр их том шинжил болно бас. Одоо манад бол үзмжээрээ одоо дээр нэг тийм хот архитектор гэдэг хүн үзмжээрээ шийддэг байсныг одоо хуулаа хуульчилж байгаа. Хууль хэрэгжүүлдэг, хууль мөрдөд. Тэгэхгүй бол одоо манай чинь бид нар дандаа араас нь явдаг тийм. Хүннүү 2020 отхон бид ямар сургууль баг. Одоо нарны хороол байна. Ингээл ирс том хотхонууд. Алтай хотхон гэдэг одоо тэр их том хотхон биш чинь. Ямар сургууль баг. Зүгээр байшин барьцсан. Тэр байшин барьж байгаа хүн зүрх зайг үл ит. Тэр эзэн чинь яагаад энэ хүүхдүүд сургуульд явах хэвээр? Энд амьдарч байгаа хүүхдүүд цэцэрлэгт явах гэж бодохгүй байна. Тэр байшин барьж байгаа хүмүүс. Яа тэр хүүхд тайрг байна. Нэгт хүүхдээр хүүхдийг бодохгүй хоёрдугаар тэр хүмүүс зөвхөн мөнгө бодож ашиг бодож. Тэр хүн дөрөөсөө тэр хотгоо хороолд байгаа хүмүүсийн ая тухтай амьдар сонирмж зүгээр хэдэн квадрат барьж аваад зараад явхад болсон байна. Тэрнээс тэрний зовлон ерөөс тэр нь хамаагүй. Ийм зүйлүүдэд таслан зогсоё л гэж байгаа. Ер нь тэгээд тэр манай энэ өмнөх 20 жил бизнес хийж байгаа хүмүүс юм дандаа тийм баланд харгас бизнес хийсэн юм билээ. Хэдэн мянгаар авч байж чачаал тэгэл албатай юм шиг улсад авчиад урган өргөлчин. Тэгээд тэрийг баталж өгдөг архитектор нь ч буруу тэгж тийм. Чи алтай хотхоныг тэр ямар сургууль яагаад тэр архитектор зорж өгсөн бол асуулт байгаа. Хүннүү 2020 яагаад жишээ нь тэр ямар сургуулиугаар төлөвлөж өгсөн юм бол тэр ерөнхий архитектор яагаад гэдэг асуулт зөндөө байгаа. Зарим газар төлөвлөсөн байна. Жишээ нь өнөр хорооллоо 1-р хорооллыг чинь 1981 онд Оросоор төлөвлөхдөө за тэр нэг 5400 орчим айлын сууц байна. Тэгээд тэнд 6 сургууль 6 цэцэрлэг байсан байна. Хүрэлцээд хангалттай байсан. Тэгэхээр бид нар сүүлийн төлөвлөлтөд ерөөсөө тийм төж явж ирсэн. Тэгээ одоо үеийн хотын ерөнхий архитектуруудын алдаа гэж би боддоо. Яг хотын дарга гэдэг хүн бол яг газрыг өгч болж байгаа. Тэнд ийм байр гэж төлөвлөхий чинь хотын ерөнхий архитектор гэдэг хүн хийх ёстой шүү дээ. Чинь хэдхэн хүн хотын ерөнхий архитектор хийсэн байдаг сүүлийн 20 жил. Бүр хувь дорм цөөхөн хүн хийсэн байна. Тэр хүмүүс бол ерөөсөө сургуулийн төлөвлөж өгөөгүй, цэцэрлэгийн төлөвлөж өгөөгүй, автобусны бодлого төлөвлөж өгөөгүй, эмнэлгийн төлөвлөж өгөөгүй, кино театрын төлөвлөж өгөөгүй зүгээр ингээл зөвхөн бетонын ширэнгэд төлөвлөсөн. Болдвол энэ хүмүүсээс ялал асуумаар байгаа юм л да. Одоо бол. Тэгэл хүний эрүүл аюулгүй амьдрах хэрэгтэй гэж бодож байна. Дараагийн асуулт. Та бол нийслэлийн иргэдийн төлөөлөгч байхдаа анх санаачилж 20 минутын хот гэдэг концепцийг гаргаж ирсэн. Одоо 20 минутын хот гэдэг концепц бодит ажил хэрэг болохоор хэрэгжиж эхэлж байна. Одоогийн хотын удирдлагууд хэрэгжиж байна. Энэ дунд гэр хорооллыг яаж байшин хороол руу шилжүүлж яндангаас гардаг утаанаас салах вэ гэдэг бодлого явж байна. Том бодлого. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө чигсаар. Энэ Улаанбаатар хотын өнгө түүх соёлыг хадгалсан гэр хорооллыг ер нь устгах зөв юу гэж хэлж байна? Би бол ийм бодолтой байгаа юм. Дахин төлөлт бол их том алдаа бас болсон.
Одоо шиг Яармгийн 4-5 дугаар хороо гэж байгаа хамгийн наадлын орол зүүн талын гэр хооллыг жишээ нь төлөвлөгтөө хашааг нь аваад оронд нь 18 давхар байшин төлж байгаа. Тэгээд тэнд орж байгаа хүн дахиад нэг бетонны ширэнг рүү орж байгаа. Тэгээд би нөгөө нийслэлийн иргэд орнолоогч байхдаа сая сүүлийн жилд хөөцөлж байгаа Яармгийн дахин төл зогсоосон шүү дээ. Эхний хорон дээр л зогсоосон байгаа. Тэгээд шинжлэе гэж хэрвээ гэр хоол төлөвлөж байгаа бол нам давхрын орон сууц байх хэрэгтэй юм. Хүн гадаа гараад тоглолтод тоглоомын тал байх хэрэгтэй. Сургууль цэцэрлэгийн хамт төлөх хэрэгтэй. Заавал одоо тэгээд бүх харанхуйлт тийм өндөр байшин байх аргагүй шүү дээ. Тийм үст хүмүүс тэгэхээр ашиггүй гэж ярьдаг юм. Гэхдээ улс тэгвэл тэр дэд бүтцийн зардлыг гаргал. Тэр улс болохгүй тэр юм худалдаж аваад тэгээд байшин барилгын хувийн хвшлэр хийлээ гэдэг. Одоо сэлб дэд төвгөд яваад байгаа шүү дээ. Энэ үл 5-6 дахь байшингууд. Ер нь их өндөр байшин. Одоо чи нэг доор өндөр байшин байх тусмаа тэндээс гарч ирэх хүмүүсийн тоо маш их болж нөгөө асуудал дахиад үүсгэл юм. Тийм учраас би Яармгийн дахин төлөлтийг нам давхрын орон сууцаар төлөвлөж өгөөч хүслийг хотын дарга тавьж зогсоосон байна. Одоогийн төлөлт нь 18-аас 21 давхар яг л одоо нөгөө яг ийм нэг бетон ширэнгүү дахиад нөгөө зовлон тэнд үүсгэж байгаа. Тэгэхээр минут хэрвээ гэр хоолой дахин төлөх шаардлагыг үзэж байгаа бол нам давхрын орон сууцаар хүн илүү таатай амьдрах болцоотой төлөвлөж гэж. Мэдээж бүр хоошоо тэр чадахгүй л дээ. Тэр чинь уулын орой дээр байгаа гэр хоолойдыг тэднэрт бол одоо жинхэнэ гэртээ сайхан хашаантай сайхан болцоод байгаа хангаж хэрэгтэй. Одоо газар хангах юм уу яа тийм ээ. Ер нь бол гэр хоолыг дахин төлөхдөө цаашдаа бид нар яг энэ төлөлтийн дагуу дээр нь илүү таатай орчинд амьдрах хэрэгтэй шүү дээ. 500 м² газрыгаа нэг жижигхэн 50 м² ийм өрөөндөгөр солилцоод гарч чадахгүй орч чадахгүй цонхоор харж насыг барах юм уу? Эсвэл нэг сайхан гадны чөлөөтэй талбайтай сэлгэр талбайтай гадаа гараад суудаг тийм болцоодоо 4-5 давхар суудсууд дараа цөөхөн айлтайгаар төлөх ёстой юм уу асуудал. Тэрийг л бид нар хийх ёстой. Ердөө л ийм шийдэл. Тийм. Тэг яг нэг дүүргэн хэсэг дээр гож чи яагаад ийм хийдэг юм хүн асуу. Гэтэ яг үндэ дүүргэн хэсэг дарахт чинь байшин барих ирэх байхгүй. Зөвхөн хогшороо хариуцдаг хүн шүү дээ. Зам гэрэлтүүлэг. Хотын дарга хотын хятад чинь байшин барих зөвшөөрлөөгөө гэдэг тэрийг төлөвлөж өгдөг хүмүүс тусдаа осол байхгүй. А дүүргийн хэсэг дарга бол хогшороо гэрэлтүүлэг зам талбайгаа хариуцж. А тэр дэд бүтц барих байшин барилга барих зөвшөөрлийг үе үеийн хотын одоо ерөнхий архитектур болгож. Тэнд ямар зураг зурж байгаа дүүргийн хэсэг дарга мэдэх болцсон байхгүй. Тэд танилцуулдаг ч. Тэгэхээр би аргаа бараад хуулийн дотор чи заавал юм тусгаж өгөөч гэж хэлээ тийм хууль хийсэн ажилласан. 20 минутын хот яг хэрэгцснээр таны яриад байгаа нэг гэр хороололд хөгжил хүрч чадах. 20 минутын хот хөгжил хамгийн энгийнээр ерөөсө 3 зүйлийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр тэр 20 минутын хот төсөл хийгдчих юм бол та гэрээхээ хажуу сургуультай болно. Хоёрд гэрийг хажуу цэцэрлэгтэй болно. Гуравд гэрийг хажууд эмнэлэгтэй болно. Нийгэм бус үйлчлэгээ бүгд гэрийн хажууд ойролцсон. 15-аас 20 минутын дотор бүгд байх хэрэгтэй гэдэг тийм стандартыг баталж байгаа. Тэгэхээр өссөн өсөөгөө одоо гэр хоолд амьдарч байгаа хүн байх нь таны хажууд төр заавал сургууль авчирч тавих хэрэгтэй болно. Заавал эмнэлэг, номын сан, кинотеатр одоо юу гэдэг нийгэм бүх үйл үйлчлэгэнд цэцэрлэгт хүрээлэн жижиг стадионууд гэдэг заавал одоо тэр хавьтанд байх хэрэгтэй стандартыг баталж өгч. Одоо манай би яагаад энэ асуудлыг анх ерөнхийдөө бодож байгаа гэж ирсэн бэ гэвэл би 22 онд энийг анх санаачилсан. Сумын өдөр даргын хотын дарга байхад. Ерөөсөө ингээд хаач чадсан эмнэлгийн үйлчлэгээ дутагддаг, дандаа төв рүү явдаг. Тэ? Шүдэ үзүүлэх гэж хүүхдүүдэд зөөддөг тухай ярьдаг байсан байхгүй. Манай иргэд маань. Тэгээ би тухайн үеэс гадна туршлагаа үзсэн. Ерөөсөө бүх үйлчлэгийг нэг дор байлгахын тулд нэгдүгээр одоогийн дүүргүүдэд задлах хэрэгтэй юм байна. Яармынхын яармагтай амьдрах хэрэгтэй юм байна. Толгойтын толгойтой амьдрах хэрэгтэй юм байна. Тийм ээ? Таван шарийнхан таван шартай, улаастай амьдрах хэрэгтэй юм байна. Тийм учраас тэндэн төрийн бүх үйлчлэгийг авчих хэрэгтэй юм байна гэдэг дэлхийн бас олон улсын туршлагуудыг үзэж байгаа. Тэгээ өөрөө бас санаачлаад ингээд анх удаа энэ 20 минут хот боёо 42 нэг чороолаа асуудлыг 2022 онд гаргаж тавьсан шүү дээ. Тэр тухайн хотын дарга дэмжсэн ерөнхий сайд хэмжээд Монгол ардын намын мөрөгтөд оруулсан юм аа. Энэ бол амьдралаас ургаж гарсан яг чиний анхан шатанд ажиллаж үзсэн хүний тийм зовлон дундаас үүссэн санаа.
ингэ шийдэх ёстой биш үү гэж. Тэгэхгүй болохгүй юм байна шүү дээ гэдэг санаачлаа. Ямар ч гэсэн энэ бол одоо хэрэгжээд явах нь иргэд бол удахгүй үр дүн гэж мэдэрнэ. За та Монгол Улсын их хурлын гишүүн. Яг одоо хууль тогтоох байгууллагад хууль хэлэлцдэг, баталдаг, саналаа хэлдэг, саналаа дэмжүүлдэг ийм процесс тунд байна. Яг одоо их хурлын байнгын хороод хэлцэж байгаа нэг асуудал нь Евразийн төрийн хэлэлцээр гэдэг нэг асуудал байна. За. Монголын эрх шиг дэндүү халтай бодлого яваад байгаа юм шүү гэдэг иргэдийн шүүмжлэл, судлаачдын шүүмжлэл байна. А зарим улс төрчид бол энэ нэгдснээр манад ашигтай гэдэг зүйл байна. Энэ дээр ямар бодлоо байна? Сая яг дөнгөж өнөөдөр хэлцлээ. Нэг чинь эдийн засгийн сайдын ярьж байгаа бол Евразийн төрийн хэлэлцээрт Монгол 3 жил орснороо 360 орчим төрлийн бараа бүтээгдэхүүн дээр хоёр талдаа тарифгүй болоод хөнгөлөлтөө үнээр Монгол руу орж ирнэ, Монголд тийшээ гарна гэдэг асуудлыг ярьсан. За би бол энэ дээр ямар старттай байх гэхээр за 3 жилийн хугацаанд Бенаны үндэсний үйлдвэрлэл чинь унчих байдал гэж болгоно гэж. Оросоос маш их хямд өртөгтэй одоо хүнсний бүтээгдэхүүнд орж ирнэ, сүүсүүн бүтээгдэхүүнд орж ирнэ, цэвэр ус орж ирнэ. Тэгээ энийг чадан үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд маань тэр хямд өртгөр болсон гадны бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадах юм уу? За манайх экспортод гаргана гэдэг. Үгүй одоо тэр чинь хизээ манайх экспортын үйлдвэрийг бариад тэгсэр байтал 3 жил чинь дуусчих юм биш үү? 3 жилийн дараа эгээ харсан чинь бид нар үндэсний үйлдвэрлэл хэцүү байхгүй болцсон. Дандаа Оросын ус уудаг болцсон, Белорусын сүүд хэрэглэдэг болцсон. Тэ одоо Армени коньяк, виски уудаг болцсон байж явах үедээ үндэсний үйлдвэрлэл чинь дуусаад хүнээс хоолгуудаг өрөөгөө боцох юм биш үү гэж асуулт тавьчих. Бусдаас хараад. Тий. Одоо өнгөрсөн жил гурилын татварыг одоо тэглээл гайлын татварыг тэглээл одоо гурилын өнөг ангисыг хариуд нь юу болсон бэ гэсэн чинь өнөөдөр тэр гурилын татварыг гайлын татварыг тэглэснээс болж Монголд орж ирж байгаа гайлын татварыг штэ тэглэснээс болж үндэсний үйлдвэрлэл 40% буусан байна. Нөгөө зохиулаад байгаа байхгүй гадны дотоод өнгөрөл үү. Хямд үнэтэй Орос уурал орж зохиулчихад байна шүү дээ. Гэхдээ бид нар хоолой хүнээс гууж идэж байж болохгүй. Ядаж хоолой үнэтэй ч гэсэн хоолой өөрөөс хийдэг байх хэрэгтэй байна. Тийм. Тийм учраас миний хувьд одоо энэ асуудлыг маш их болгоомжтой байдлаар илэрхийлсэн. Ер нь бол би эдийн засгийн сайд тавьж байгаа. За энэ чи ингээд та нар дандаа гоё талаас нь бодож. Гэтэл яг үндэсний үйлдвэрлэлүүд чинь энэ дээр сөхөрч унаад нэг босч ирсэхгүй болчвол надад чинь эргэж Монгол бас юугаа ч хийж чадхаа болцсон байх юм биш үстэй. Бүр юу ч хийж чадхаа бол далаа шиг зутгаж орж ирвэл яах вэ? Жишээ нь Оросоос тэр сир мир одоо юу гэдэг. Одоо Казахстанаас жимс их нь одоо Армян тэ Киргиз энэ төрс одоо тэгэл одоо байдаг бүх хүнстэндээс орж ирж шүү дээ. Одоо жишээ нь ингээд би цэвэр усыг л эрчим хүнс сайд ярьсан. Монгол хужирддаг цэвэр усыг ингээд байлгаж утгаад яг тэрнтэй ижилхэн Оросын цэвэр усээс хамаагүй хямд өртгөр орж ирэхээр гэж байна. Тэгээд 1000 төгрөгийн хужирт авах уу 700 төгрөгийн яг ижилхэнтэй Оросын цэвэр усыг хүн авах. Хүн хямдын лав шүү дээ. Тэгээ энэ муу юу ч дампуурч яах. Эргээд бид нар нөгөө ковид шиг юм болов яах. Юу ч үлдэрч чадахгүй болцсон. Энэ ер нь зөв юм уу бол маш их эргэлзэж байгаа. Тэгээ дэргээч байр суурийг илэрхийлсэн. Ер нь тэр гаднаас хямд ураар орж ирнэ гэдэг чинь дотоодын үйлдвэрлэлийг ерөөсөө нухчин тарах. Тусгаар улсын бодлого алдаг. Тийм. Тэгээ би одоо унаас эдийн засгийн сайд яагаад энийг бас дэмжиж байгаас гайхалгаа. Ер нь бол гэхдээ энэ бол яг Оросуудын ч юм уу тийм шахалт гэж магадгүй. Бас гэвэл гэхдээ авахын аваа таяхын хийж болно тийм ээ. Тийм байр суурьтай байх. Их хурлын гишүүч нэг том тансаг өөрөө том буудан том тавилгатай 11-т дугаартай байх. Та ер нь их тийм энгийн тэгээд тийм нэг нүсэр биш төсөр тэгээд минималист суухын их хөдөлгөөн ширээ энтертэй. Ер нь яагаад нэг юм бэ? Тэний амьдралын хөвшил юм байна уу? Энэ юутай холбоотой? Би ер нь зөвхөн миний үзэл санаа тийм. Би зөвхөн тэгээд хуучин яг их хурлын гишүүн гэхлээр заавал 99 оноос дугаартай байх гэсэн шиг боддог. Надад тийм анх дугаар байсан. Тэгээ би нэг том имчилгээний дараа ер нь надад ийм дугаарын хэрэг байхгүй юм байна дөө. Хүн эрүүл сарвал ажил төрөлтөө явж явах юм бол дугаар хөрсөн ямар ч утгагүй юм байна гэж бодоод тухайхаа би ярьсан дугаарыг хаацсан байж байгаа. За тэрийг би бас нэг цаг нь болохоор хэрэгтэй хүнд нь бас хөрөм өгчий гэсэн бодолтой л байж байгаа.
ерөн зүгээр хүн энэ эд агуурс эд баялаг шүтэж амьдрахаас эрүүл мэндэ шүтэж амьдрсан зөв юм болов уу бодож байгаа. Ер нь хүн өөрөө өөртөө тийм том юм үүсгэх тусам тэрнээсээ салж чадахгүй байхгүй. Тийм учраас ерөөсөө хизээч одоо их хурлын гишүүнээс байсан яг та бүгдтэй хамт зэрэгцсэн алах хэмжээнд би амьдрья гэж боддتي. Надад одоо тийм том машинч байхгүй. Надад их тийм том зорилгоч байхгүй. Их сүрхий сайд дарга болъё гэсэн зорилгоч алга байна. Зөв их хурлынхын шиг сайн хийгээд иргэдээ сайхан төлөөлөө явъя гэсэн бодол байна. Тэгээд янз бүрийн одоо элдв төр нөгөө ашиг сонирхолтой зүйлс ангид байя гэсэн бодолтой байгаа. Нэг тийм хүн дөрний тийм их мөнгөний ч хэрэггүй юм шүү дээ яг үнэнд. Тэгээд өөрөө энэ байгаа наснда сайхан өөрийгөө авч яваад элбэг хангалуун амьдрч болчихж байгаа. Тэрээс ирээдүйд зориулж хүн мөнгө хадгална гэдэг шиг утга учир бол байхгүй юм л дээ. Ирээдүйд яг хинт зориулж хадгалах гэж байгаа. Тэгээд асуудал ба. Тэр хүмүүс чинь чиний хүссэн шиг амьдрч чадах юм уугүй юм. Тэ? Хэрвээ тэр хүмүүс чинь хөрөнгө хадгалах гэж байгаа бол би буруу гэж хэлнэ бодож. Яг тэгвэл тэр хүн өөрөө өөрийнхөө амьдралыг авчих хэвээр, өөрөө хариуцлага хүлээх хэвээр, сайн явбал тэр хүн өөрөө одоо амтын хүртэн саар явбал тэр хүн өөрөө хариуцлага хүлээх хэвээр байхгүй. Тэрээс ирээдүйд амьдрах гэж байгаа хүмүүсийн төлөө өнөөдөр ингээл хэдэн төгрөг хураах бол буруу юм байна гэсэн минь бодолтой. Тийм учраас би хамгийн энгийн бөгөөд минималист хэлбэрээр одоо өрөө мөрөндөөс авах хичээдэг. Дааж давшгүй олон юм цуглуулчаад хаашаа сэрж явах удараа тий. Тэг ер нь хизээч одоо би төрийн албагч нартай бас захидгал юм. Хизээч одоо энэ ажил төрлөө өгөх бэлэн тий гараад явхад бас яг гомдохгүй байх хэрэгтэй юм болж байгаа шүү дээ. Тэр нь бол тэгээд их хурлын гишүүн боллоо гэд хэдэн сэтгэл санаа унагаадах байхгүй. Өндөр дээшээ явах тусмаа онол ер нь хүчтэй унах байх. Доор сэмэрхээ одоо энэ иргэдтэйгээ ижилхэн алхаж яхад унаадах юм байхгүй харж бодож байгаа шүү. Тийм учраас миний амьдралын хэм маяг бол угаасаа тийм би нэг үнэтэй хувц сонирч хэрэгэлдэг үү. Надад тийм одоо сөрхий алтан бөгж эмэгч байхгүй. Ер нь аль болох тийм нэг хөнгөн гэх юм одоо тийм easy амьдрах гэж хэлдэг. Надад цаг маг одоо тийм үнэтэй цаг магч байхгүй. Ямар Rolex үлээ лаглаг цаг одоо манай дээр юм босоод чинь зүгдэг шүү. Магадгүй тэр хүний хобби хотод нэр тийм байдаг. Өөрийнхөө юу бусдаас үүсч болохгүй байх л та. Монгол Улсын их хурлын гишүүний тангараг өргөдөг. Та тангараг өргөдөг дараа сурсан байна. Юу гэж тангараг өргөсөн бэ? Тангарагаас хэмжээ. Тий, манай их хурлын гишүүн хамгийн том тангараг бол ерөөсөө их хурлын гишүүн болоод авилга ас ангид ашиг сонирхлоос ангид байж их хурлын гишүүнийхөө өргийг чин шударгаар биелүүлнэ гэж байгаа. Тэгээд энээсээ няцах юм бол хариуцлага хүлээх гэсэн тийм тангараг байгаа байхгүй. Ерөөсөө аливаа асуудал шийдэх их орныхаа асуудал нэг тавиад авилга одоо эрх ашигаас ангид байл гэж. Ерөөсөө миний хамгийн том зарчим нь өөрийн янз бүрийн эрх ашиг бол тэрнээс ангид байл гэж. Тийм ч гэсэн өнөөдөр би нэг тийм баян тансаг байхыг хүсдэг үү. Тийм ч учраас би одоо нэг тийм ганган өдөр байхыг хүсдэг үү. Анх байснараа байгаад л одоо энэ хүлээхэн 4 жилийг дуусгах гэж бодож байгаа. Би юу итгэлтэй хэлж чадах вэ гэвэл энэ 4 жилд ирэх 3 жил надаас янз бүрийн муухай үйлдэл тийм ээ янз бүрийн ашиг сонирхолтой үйлдэл нэг ширхэж гарахгүй гэдэг би итгэлтэйгээр өөрөөхөө иргэд хэлж чадна. Нэг ширхэж надаас тийм зүйл гарахгүй. Зүгээр яг энэ Facebook мөг гэнтэр гэсэн тийм нийтийн төлөө хэлсэн үгнээс намайг бол чөмөрч болно. А зүгээр эд хөрөнгөтэй холбоотой ашиг сонирхолтой холбоотой тийм зүйл энэ ирэх 3 жил надаас бол нэг ширхэг гарахгүй гэдгийг бол батлан хэлж чадна. За бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Төр төвшин түн амгалан байг танд имэл төсөө. За